За би ингээ одоо ингээ юм уран юу бичсэн байгаа. Тэгээ одоо би тэрийг уншиж тайлбарлаж өгснөө ингээд юу аа. За нар хэлцэл гэдэг нь одоо жишээлбэл ингээд нар хэл одоо дэлхийн хоёр хоорондынх нь ингээд юмыг нь одоо ингээд хоёрын хооронд сар дэлхийн нар хоёрын хооронд дэлхийн нар хоёрын хооронд сар орж ингээд бүхлээр нь ингээд буюу ингээд зарим хэсэг нь дэлхийн ингээд одоо ингээд зарим хэсгээс нь харагдахад сар нь халахад харагдахгүй заяа. Ингээд зарим хэсгээр ингээд харагдахгүй юм байна. Наран харагдахгүй бодох үзэгдлийг хэлнэ. Энэ үзэгдэл нь шин сартай ингээд бодох юм байна шүү дээ. Үедэл тохиолдсон жил тутам дэлхий дээр 2-5 удаа нар хэлцэл явагддаг юм байна. Гэхдээ тухайн газар орны хувьд нар хэлцэл нь тун ховор үзэгдэл гэж хэлж болно гэд ингээд нар хэлцэл гэдэг нь зарим одоо 2-5 удаа ингээд явагддаг юм байна шүү дээ. За ингээд нэгтгэх нь ингээд дууссан. Тэгээд ерөнхийдөө би өдөр алхам чадвал оруулъя заяа. За одоо баг одоо 3 минут гэхээр амжихгүй би нэг амар удаа. За 100-ыг тайлбарлаад биш. Нар мандхан тайлбарлаад байгаа. Уурны цаанаас нар ингээд цухаагаад одоо ингээд энийгаараа ингээд одоо өглөө олж байгаа гэсэн үг дээ. Өглөө олж байгаа ингээд тэгээ болсныг зарлаж байгаа хэрэг нар мандахад амтай бүхэн гэхээр одоо хүмүүсийг хэлж байгаа юм уу та бүхэн одоо ингээд бүхэн сэрдэг заяа. Тэгээ өглөөний нар мандахта маш үзэгсэнтэй гингүүд гоё байдаг. Гоёыг ингээд одоо ингээд тайлбарлаж өгч байгаа юм байна. За ингээд хэдүүлэн цаана бүр зөндөө байна. Ингээд ийм их бас байна. Өдөр нэгээс 2 сэдвийг нэ ярьж өгөөрэй. Тэгээд чадвал яг зарим хэсгээрээ амжихгүй байж магадгүй амжихгүй оруулахгүй байна.